Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн цуврал подкастаараа өсвөр насны тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд болон амиоролох үеийн сэтгэл зүй үүнтэй холбогдох студийн талаар сэтгэл зүйч сайн зайчтайгаа ярилцахад бид бүхэн бэлэн болоод байна. Нас насны хүнд гэж санагддаг асуудал ч өөр те. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд бол бусдаас ирэх өөрлөө нэрэх чиглэсэн хандлагатай айгүй хэмжиг тусдаг штэ. Одоо энэ хүн намайг юу гэж бодож байгаа бол энэ хүн намайг юу гэж дүгнж байгаа бол энэ хүн яагаад надад сэтгэл гарахгүй юм болоо яагаад надад одоо те шудраг бус хандаад гадуурхаад ч юм уу ялгуурлаад байгаа юм бэ гэдэг асуудлууд өсвөр насны хүүхд маш хэмжиг ханддаг. Тэгээ хүний одоо хэлж байгаа үг маш хэмжиг тусдаг болчдөг. Тийм өгүүлбэл нь ч гэсэн эмзэг тусна. Тэгэхээр яг ийм нөхцөлд болохоор өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг багш нар бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Яг тэгвэл энэ хүн чинь нөгөө шийдвэр гаргах механизм буюу асуудал шийдвэрлэх тархины ийм процесс байгаа штэ тий. Шийдвэр гаргалтын төв гэж нэрлэдэг. Тэр нь энэ хүний тухны хэсэгт ингээд байрладаг. Үйл ажиллагаа явуулдаг юм үндсэнд хүн эндээ байдаг байхгүй юу. Тэгээ одоо хүмсгнөөс дээш яг тухны голт. Тэгэнгүүт энд байгаа төв хүнийг 25 нас хүрэхэд яг жинхэнэ ургалтан гүйцэд үйл ажиллагаагаа бүрэн явуулах хэмжээний хангалттай чадамжтай болдог гэж үздэг. Сүүлийн үеийн хүүхдүүдийн хувьд бол нэг 21-ээс 22 наснда бас төлөвшлийн хувьд бас мундаг болоод байна гэж хараад байгаа. Тэгэхээр хүн төлөвшил явагдахаас өмнө гаргаж байгаа бүх шийдвэрүүд дандаа тодорхой хувийн алдаатай байдаг. Тэгэхээр ямар нэг байдлаар хэн нэгэн чамайг гадуурхаад, хэн нэгэн чамтай эвгүй харьцаад, ямар нэг байдлаар чамайг дорд үзээд ч гэдэг юм уу, чамайг үл томсорлоод, домжлоод байгаа бол яг тэр хүнээсээ нэг хэсэгтээ нэг юм жоохон зай бариад өөрийг чинь илүү урамшуулж дэмждэг, өөрт чинь илүү одоо юм зөв талаас нь зөвлөмж өгдөг. Гэхдээ мэдээж хамт нийлээд тэмдэггүй, эсвэл хамт нийлээд буруу одоо зүйл рүү уруу татаж авч явдаггүй. Тийм сайн нөлөө үзүүлдэг, сайн найзууд тийм хүүхдүүд рүүгээ илүү ойр байх хэрэгтэй. Тэгээд за хямраад байгаа сэтгэл зүйн байдал хин нэгнээс ирсэн доромжлол, таагүй харилцааг магтаалаар солих хэрэгтэй. Зэмлэл ч юм уу тийм зүйлсийг магтаал болон урамшууллаар солих тийм зүйлийг өгч чадах чамайг үн цэнтэй хүн шүү гэдгийг чам мэдрүүлж чадах төрлийн хүмүүстэйгээ ойр байгаад эхний ээлжиндээ тайвшраад ав. За тайвшраад авсныхаа дараа эсрэг талд байгаа чамд эвгүй харилцаа үүсгэсэн хүнтэй ярилцах хэрэгтэй. Багшаа ангинайзаа чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ? Би чам таалагдахгүй байгаа юм уу? Эсвэл би яг ямар алдаа гаргаад байгаа юм бэ? Би хаанаа юун дээрээ засах шаардлага байгаа юм бэ? Нэгт хоёрт гэвэл чиний гаргаж байгаа хандлага чинь надад яг нэг ийм мэдрэмж төрүүлсэн. Тэгээ тэрнээс болоод надад амьдрах сонирхол ерөөсөө төрөхгүй байна. Хүнд ингээд хамаагүй ийм өгүүлбэлийг хэлж болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй. Яг тэр чи өнөөдөр за яах вэ? Хүүхэнтэй ингээд мэдхгүйгээсээ болоод ч юм уу эсвэл ингээд угаасаа энэ юм хэцүү ааштай хүүхэдтэй гэж бодоод тэгээ энэ багш угаасаа ааштай юм чинь гэж бодоо хайчлаа. Тэр хүн дараа жил эсвэл энэ жил ч гэсэн өөр нэг хүүхдийг бас тэхэл байхгүй. Дахиад чам шиг сэтгэлийн тэнхээтэй хандаж чадахгүй юм байл яах вэ? Дараагийн хохирогч гарч ирүүл яах вэ? Сэтгэл санааны тохирол амсаж штэ тийм ээ. Тэгэхээр тийм зүйлийг гаргуулахгүй байхын тулд тухайн хүнийг одоо сануулга арга хэмжээ авах бүр одоо үнэхээр ярьж чадмааргүй хүн байдаг штэ нэг юм айгүй муухай харьцаатай тий бүр ингээд юу ч хэлсэн ойлгохгүй харилцаа хандлага нь бүр ингээд айгүй эвдэрсэн тэг хүмүүсийг амар юм дорд үздэг эмтэлдэг өөрөө ингээд зоож явдаг төрлийн тий тэрнээс кайф авдаг тийм төрлийн хүмүүс байх юм бол шууд удирдах төвшний хүмүүст нь одоо хүүхэд байлаа гэхэд эцэг ихт нь багшд нь тий багш байлаа гэхэд сургалтын менежер захиралтай шууд гомдлоо гаргах эрх нь чамд бүрэн байгаа. Тийм хүн одоо чамд ч биш ангаараа дургу багш нар зөндөө байд юм л шүү дээ. Тэгээ тиймэрхүү багш нар байгаа бол шууд тэр хүнийг солих хэрэгтэй. Тийм хүнд хичээл заана гэж байхгүй. Өнөөдөр танай ангийнхан төвчжиж болно. Дараа жил яах юм? Тэрний дараа жил яах юм? Дахиад өчнөө хэдэн хүүхдийг тэр хүн чинь боловсролын системд ороос хамраад хүмүүжүүлж байгаа, сургаж байгаа нэртэйгээр хэдэн хүнийг хохироож явах юм. Тэгэхээр
өнөөдөр байгаа болж байгаа хэцүү байгаа зүйлийг чи л тасдан зогсоохгүй бол чам шиг энэ нүүдэлтийг хүчнөө хүүхэд авах учраас арга хэмжээ авах хэрэгтэй. Эхлээд ярилцах гэж ойлголцох гэж оролдоод үнэхээр үг авахгүй чи бол жоох хүүхэд чи юугаа мэддэг юм ч гэх юм уу те чамаар заалгахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү хандлага гарч байгаа бол тухайн хүнийг удирдах шатны байгууллага. Гэхдээ хамгийн гол нь удирдах шатны байгууллага болон эцэг эхтэн мэдээлэл хүргэхдээ баримттай байх ёстой, чанд нутах зүйл байх ёстой. Дуу хураа уурч гэдэг юм уу, тэ дүрсний хураа уурч гэдэг юм уу. Одоо жишээ нь ингээд хүүхд дээрлэхэж мөнгөний болоодаг хүүхдүүд байна, тэ. Заавал ингээд хүчээр дургу ах чинь заавал тат гэж тамхи татуулдаг хүүхдүүд хүртэл байдаг. За одоо нэг 16-аас 18 насны хүүхдүүдийг уруу татаж албаар шоу зуваад ингээд хүртэл тэ арх дарсан хүртэл уруу татдаг. Тийм хүмүүс байдаг. Тэгээд иймэрхүү хүмүүсийг шууд ингэ баримтжуулах тийм нотлогоотой болж байгаад тэрийг шийдэж чадах хэмжээний боломжтой хүмүүст хүргэх хэрэгтэй. За 3 дугаарт нь гэх юм бол тийм хүмүүсээс болж өгвөл зай барьж зайлсхийх хэрэгтэй. За чи мэдээлэл хүргэчлээ. Тэгээ дээр нь ойлголцох гээд оролдоод үзлээ. За үнэхээр газар авсангүй эрх мэдэлтэй дээр ч юм уу эсвэл ингээ хилээд хүний үг авдаггүй огт өөрчлөгдөхгүй тийм хүмүүс байгаа бол яг ийм гимтээж ингээд тарчилд зовоож юм зараа шиг амьдардаг хүмүүсээс зай бариад өөр сургуульд шилжих эсвэл илүү дотн хүмүүстэйгээ фракцаараа одоо тий илүү ойрхон найзалж хамгаалттай болох. Ер нь ингээд анзаараад байхад амиа орлох магадлалын хувьд хамгийн бага хүүхдүүд юу байдаг вэ гэхээр 3-аас дээш болон одоо ингээд өөрийн гэсэн амны дотны гарын тамуур шиг сайхан найзуудтай. Тэгээд хамаг асуудлаа эцэг ихтэй ойлгомжтой тодорхой ингээд хаашаа явах гэж байгаа, юу хийж байгаа, юу бодож байна, юу мэдэрч байна гэдгийг нь бас сайн сонсож өгдөг эцэг ихтэй хүүхдүүд. За 3-т нь гэх юм бол ангийн багш удирдлага, за сургуулийн багш нарын чанар, багш нарын харилцааны ёс зүй те харилцааны ур чадвар, хөгжлийн дээр юм төлөвшил хүмүүжлийн байдлаас маш их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн нийгмийн хүрээлэл өөрөө тийм их биш байхгүй юу? Айгүй цөөхөн хүрээтэй байхгүй юу? Тэ одоо ингээл найз нөхөд байна, найз охин, найз хөвгөн байна. Тэгэл ерөөсөө багш тэгээд одоо дийм цуглааны одоо тэ тодорхой хувийн сонирхлын найзууд гэж байна. Хамаатнууд байна. Аав ээж байна. Ингээд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийнхаа арга ивийг олж дунд нь зүгээр амьсгалах гэж оролдоод тэр хүмүүс чинь үнэхээр явцгүй санагдаад байгаа бол яаж ч хичээсэн чи бүр ингээд ямар ч арга алхам хийсэн өлөөлж чадахгүй байгаа бол одоо болсон зогс бууж өгөө зүгээр холт эннээс цаашаа гэмтгэхээс өмнө эннээс цаашаа өөрөө хохирч зовхоос өмнө сэтгэлээ эннээс шилүү шатлуулахгүйгээр чамааг эмчилж чадах чамд сайн үл үзүүлэх мундаг хүмүүсийн дэргэд очиж наал. Тэгээд нөгөө дэм дэмэндээ дээс хэрчэндээ гэдэг шиг сайн хүнд сайн сэтгэл зүй халдварыг түгээн зөв хандлагатай зөв хүмүүжлэлтэй хүүхдүүд бие биенийг аюулд орохоос сэргийлж хамгаалж авч явдаг. Буруу хандлагатай хүүхдүүдийг цасан сайжруулаад дээш нь чиглүүлж явдаг. Хамгийн гол нь хүний үгийг сонсдог. Тэгээ хүнд нээлттэй хандаж сэтгэлээсээ чин сэтгэлээсээ зөвлөж чин сэтгэлээсээ харилцаж чаддаг байх нь өөр аюул чухал. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх юм бол чи өөрөө ингээ бусдын төлөө гэдэг хангалттай урам зоригтой байх юм бол хинч чамайг цаашаа гээд сайн хүмүүс түлхэхгүй учраас өөр дээрээ чи хичээхстэй нөхцөл байдал ямар ч байсан чи өөрөө сайжруулахын тулд чи сайн байхын тулд хангалттай хичээхстэй. Тэгээ өнөөдрийг хүртэл хийсэн бүх зүйлдээ талархаж амьдрах нь өөр аюул чухал. Одоо хизээ нэг 18 нас хүрэндээ хурдхан том болчих юмсан ч юм уу эсвэл эргээд хүүхэд нас руугаа буцах юмсан цэцэрлэгтэй явах юмсан гэж хүртэл хүүхдэд боддог штэ тий. Тэгэхээр яг иймэрхүү юмыг ажиглаад харах юм бол өнөөдөр байгаагаа хайрлахгүй байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоо байгаагаа хайрлах нь өөрөө маш чухал учраас өөрт байгаа боломж нөөцтэй сайн тал чамд сайн хандж байгаа, сайхан мэдрэмж төрүүлж байгаа, чамд тусалж чадхаар ойр орчинд байгаа нөхцөл байдал бас нэг муу биш шүү дээ. Одоо ингээ хараа та нар хэрвээ ажиглах юм бол хараа бид нарыг жоохон байх үед заяа. Одоо бидраас өмнөх үеч гэсэн их чинь 30 настай байхгүй. Тэгээд надаас ингээ жоохон байх, намайг жоохон байх үед одоо том болсон байсан агч нар гэсэн. Одоо одоогоос 30 жилийн өмнө юм да. Тэр хүмүүс таамрын шиг ийм зовлон байгаагүй. Таамрын зовлонг ойлгохгүй байхгүй. Яа тэгэхээр тэр үед тэр хүмүүс хоолны төлөө, нэг ширхэг талхны төлөө, нэг ширхэг харандаа үзэгний төлөө, хэдхэн ширхэг дэвтэр авахын тулд үр хүүхдийн төлөө өглөөнөөс орой хүртэл борь бокс хийхгүй ажиллаад хүүхдүүд нь 2-3 жил нэг гутлаа өмсөөд
Дүүнэрээрээ дамжуулт 10-аад жил 1 2 дугаар ангийн зөвхөө үүрээд явдаг гэсэн тэр нийгэм байсан байхгүй юу? Одоо та нар идэж уух юмар дутхгүй, өмсөж зүүхээр дутхгүй. Аав ээж чинь нөгөө энэнд амар акцент өгöd байгаа шалтгаан тэр багтаа гарчигдсан учраас одоо та нарыг айгүй хангалуун амьдруулах гэж оролдож байна. Хичээж байна, зүтгэж байна. Тэнгуү сэтгэлээ чинь хаячаад байгаа. Тэр үед болохоор яадаг гэсэн бэ гэхээр эцэг эхий чинь жоохон байх үед аав ээж нь ингээд өглөө гараад орой ирдэг. Ерөөсөө ажил хийх л юм ганц үүрэгтэй. Тэгээ ерөөсөө сэтгэл санаатай нэг юм тулж ярилцаад ойлголцсон гэдэг юм нөгөө юм ур чадварыг ерөөсөө харуулаагүй. Зарим айлын хувьд бол аюу амьдралын түвшний хувьд бол хүнд бүтэн сар ажил хийгээд ажиллаад нэг 100,000 150,000 тэрэн сартаа хаанаач хүрэхгүй мэдээч юм уу арай хямдхан байсан л та. Тэгтэл хангалттай хэмжээнд ингээд нөгөө хүүхдийн хэрэгцээг хангах, витамин авах нь байтугай ном авах мөнгө л хэцүүдчихсэн. Хүүхдээс түрээсэлж аваад шүнжэнгөө уйлал өглөө нь авчиж өгөх ёстой гэж гялс уншаад дуусгадаг байсан. Тийм нийгэм төссөн хүүхдүүд байхгүй юу. Тэгэхээр ийм хүнд хэцүү зүйлийг давж гарсан хүмүүсийн хайжууд тааны зовлонг харахаар ёо ийм жаргалтай байж яагаад ингэ зовлон яриад байгаа юм бэ гэдээ бүр хүлээж авч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн хүнд зовлон сэтгэлийн зовлон гэдгийг тэр хүмүүс ойлгохгүй. Яа тэгвэл тэр үед юм сэтгэл байтугай уртгаа яйдаа гэж түүртэй явж байсан. Өөрийнхөө сэтгэл зүйтэй тийм ач холбогдол өгч анхаарах хэмжээний тийм анхаарал тавьж завгүй байсан хүмүүс ахгүй. Тэгэхээр одоо та нарыг ойлгохгүй байж магадгүй. Харин чиний зовлон чамаас нэг арай нэг 3-5 насны ах эгч нар чинь илүү сайн ойлгоно. Яг ингээ яагаад байгаа ч илүү сайн ойлгоно. Үерхэд байгаа хүүхдэн тоохгүй байгаа мó. Аль эсвэл одоо анги дотор ямар ч нэр хүндгүй болоод байнга шовдрлуулагдаад байгаа мó. Тэгвэл ямар арга хэмжээ авахгүй гэдэг тэр хүүхдүүд тэгээд одоо 18 19 настай гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ер нь бол 16-аас 20 настай ах эгч нар чинь та нарын энэ сэтгэл зүйн асуудал дээр дүн шинжилгээ яг нөгөө өөрөө яг бодиттой тулаа гарсан болохоор бас өөр байхгүй. Дээр үед бол ингээл анги дотор одоо хүүхдүүд бие биенийхээ ингээд тухайтай өснөөс шууд өсдөх балаа ингээд үзүүрээр нь шууд одоо нөгөө нэг зоогттол шидэх гурвалжин шугамаар ингээд шууд амар хүчтэй цохих октоудаа бүр үл хүндэтгээд гидсэн рүү хүртэл хөшгөлдөг тийм үе байсан. Тийм зэрлэг байсан байхгүй бид нар ч өөрсдөө юун тэр хүмүүжил байтугай баг амьд үлдчихээл яама. Зүгээр амьд байх нь өөрөө амар чухал хэрэгцээсэн болохоор тэр үед бүр амиа орлого бол бүр дараагийн асуудал. Хэрвээ тийм яриад ороод ирэх юм бол аав ээж нь бараг зүгээр чи өгмээр байвал би чамааг алчил та гэж зүгээр сорон бүс гаргаж ирэл нөгөө юу муугаар юу гэдэг чинь гаманз биш юу гэдэг элдвэр мэлдвэр шууд цохиулдаг тийм үе байсан байхгүй юу. Гэхдээ мэдээж айл болгоныг тийм байсан гэж хэлээгүй л те нийтлэг массынхаа өрөөнд тийм байсан болохоор одоо чамд ингээд нөгөө өөрийнхөө зовж исэн одоо хэцүү талын амьдралаа огт харуулахгүй байгаа байхгүй. Тэгэхээр чиний зовж ийн гэж бодоод байгаа чинь тэр хүмүүсийн зовсон одоо мэдэрсэн өссөн өвдөлтөөс өвдөлтийн хажууд юу ч санагдаж байгаа гэдгийг чи маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ чиний зовж ийн гэж ойлгоод байгаа чамд амар хэцүү санагдаад байгаа зүйл тэг яг үнэндээ тийм хүнд биш байхгүй юу гэдгийг бас эндээс ойлгож авах хэрэгтэй. Гэтэл бүр өвөө эмээгийн чинь үед хөдөө мал дээр ч юм уу те хотод одоо байсан ч гэсэн эцэг их нь бүр ингээ айлт хүүхдээ хэдэн жилээр авчиж ичдэг. Үлгийтэй тавиал 5 6 жилийн дараа ирээд аавна. Тэгээ ирээд авангуудаа нөгөө 5 настай хүүхд шууд морь унаал хондоо явал мороор уралдаал өгсөн юм нэтчихэл юу сэтгэл мэтгэл. Огт тийм байгаагүй. Бүр хэцүү байсан байхгүй юу. Тэгэл нөгөө нэг юм жилийн 4 үйлрэл ганц дээлтэй. Тэгээ тэрийг нэг юм үл болохоор нэг жоохон хурганы ярьсаар дотор хийгээд өгсөн. 5 6 жил ганцхан гутлаа өмсөө явдаг байсан. Тийм хүмүүс ахгүй юу. Сонирм аа зү. Тэгэхээр чи нөө цаг үе болгоны туулж өнгөрүүлсэн замнал нь өөр. Энэ нийгэм цаг үе чинь түүхэн өөр болохоор та нарыг ойлгохгүй байна гэж хэлээд байгаа бол би ойлгож байна. Гэхдээ ойлгохгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэдгийг бас та нар ойлгох хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Эцэг их нь яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бол энэ хүн яагаад мэдхгүй байгаа юм бол энэ хүнд хэн зааж өгөөгүй юм бэ гэдгийг бас харж үзэх хэрэгтэй шүү. Тэгэхээр өшөөж амьдраарай. Анх удаа аав ээж болж байгаа шүү дээ. Чи ч гэсэн одоо ингээ эцэг их болоод ирэхээр танаа хүүхэд чинь чиний байснаас насн дээр те 14 15 та байхад чинь чамаас илүү айхтар болно. Тэнгүүд тэр хүүхдүүд магадгүй шал өөр юм дээр зовоод байж байгаа чи хараад гайхна. Энэ одоо яагаад ийм жоох юм дээр
ийм сони юм дээр ямар сони ач холбогдол өгдөг юм. Яагаад ингэж байгаа юм болоо гэх тэр хүмүүст чинь ойлгох хэмжээ байхгүй. Чамд одоо чиний туулж өнгөрүүлсэн амьдрал тэр хүүхдийн тэр цаг үеийн нийгмийн онцлог чинь өөр болохоор нөгөө нийгэмдээ байгаа л зүйлстэйгээ бэрхшээлтэйгээ нүүр тулалдаж байгаа байхгүй. Тэгэхээр тулалт нь угаасаа даваад гарна. Амьдралын бүх цаг үед чинь ямар нэгэн төрлийн бэрхшээл заавал одоо тий зүгээр амар сайхан жаргана гэж бол байхгүй. Харин даваад гарсан хүмүүс л хамгийн хүчтэй үлдэнэ. Эцэг их чинь даваад гарчихсан. Одоо чи давж гарахыг чинь чамд байж болох хэмжээрээ дэмжихэд бол бэлэн байгаа. Тэгэд хүний эцэг их гэдэг өөр хүүхдэд хайрлах хайраараа хизээч сэтгэл дотроо энэ одоо ямар тэнэг юм бэ гэсэн бодол чиний тухай хизээч байдаггүй. Хизээч байхгүй. Чамайг хайрлахаа болий. Манай хүүхд надад таалагдахгүй байна гэж хизээч тэр хүнд тийм байхгүй. Ямар ч алдаа гаргасан, ямар ч буруу зүйл хийсэн уучлах хоёр хүн байгаа. Тэр нь чиний эцэг, чиний их л байгаа. Бусад хүмүүс бол за ах вэ хэцүү юм да. Энэ хүн яагаад ингэж вдэ гэд чам нөлөөлөхгүй ч гэж магадгүй. Аав ээж чинь хатуурхаж орж ирээд хүүшээ ингэж болохгүй штэ гэд орилж байгаа бол тэр дотор миний охин битээ ингэж миний хөө эний амьдралын энэ үн цэнтэй ийм сайхан зүйлийг яагаад тайрлахгүй юм бэ гэдэг асар их гомдол би чиний төлөө энэ олон жил ийм их зүйл хийчихэд баг чинь яагаад өөрийгөө үнэлж хүндлэхгүй байгаа юм бэ гэдэг энэ асар их юм сэтгэлийн юм хэлхийг хүсэж байгаа дотоод сэтгэлийн чиний төлөө гэсэн итгэл байгаа байхгүй юу? Хүсэл байгаа гэсэн. Тэгэхээр энийг бас бид нар маш сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Тэгээд хүн зөвхөн өөрөө өөрийгөө л гэж бодоод би л гэдэг ах юм бол ганцаараа дуусна шүү дээ.